Lone Liberty төслийн бүтээл. Торгоны замсан албан ёсны эрхтэйгээр толилуулж байна. Энэ цаг үеийг либертарчуудын цаг үе хэмээдэг. Хэвлэл мэдээлэл болон улс төрийн зүтгэлтнүүд эрдэмтнүүд улс төрийн шин давалгааг ойлгох гэж хичээхийн зэрэгцээ залуу үеийн зүрх сэтгэл оюун ухааныг татахыг хичээж байна. Либертарчууд гэж хэн бэ? Тэд юунд итгэж үнэмшдэг вэ? Либертари үзэл гэдэг бол цоошин ойлголт огт биш юм. Тэд сорон мүлжигч дайн болон масууруулах бодисын хорио цэрийг эсэргүүцхийн зэрэгцээ, ижил хүйсний эрх болон галт зэвсэг эзэмших эрхийн төлөө тэмцдэг гэдгээрээ олон танигдсан билээ. Харин энэ нь хувь хүний эрх чөлөөг дээдлсэн сонгодог либерализм буюу засгийн газрыг хязгаарлагдмал түвшинд байлгахыг зорьсон олон зуун жилийн уламжлалтай сэтгхүүн нэг урсгал юм. Либертари үзэл гэж юу болох тухайн асуултад хариулт авахын тулд Найжел Ашфордын Learning Liberty on Demand програмд нэгдэх хэрэгтэй. Эндээс сонгодог либерализмын үндэс Австрийн эдийн засгийн сургууль, Чикагогийн шиг төсвөр урсгал сургуулиуд болон Джон Лок, Адам Смит, Милтон Фридман, Фридрих Хайек нар шиг агуу сэтгэгчдийн үзэл санааг тань мэдэх болно. Тус хөтөлбөр нь үн төлбөргүй бөгөөд Learning Liberty on Demand-д нэгдэж эрх чөлөөнд суралцаарай.